хугацаас Алтай таван богд бол Монголын баруун хойд өнцгөөс зүүн урагшаа 1500 км үргэлж ирдэг. Манай орны нэрэд гарсан сүрлэг улсын дотор Алтай таван богд нь хамгийн том мөс дуулын нэг юм. Олох газраас хилэлдсэн цас дүндэр хайрхнууд, холын бараа харагдсан ноён шох хориглууд, Алтай хингуны завсарт атар баялаг орон ав ижимэн оршсон аштын заяасан нутаг. Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орн гэж манай бэлэгт яруу найрагч нацагдорж сайхан их орноо багтан шүлгэлсэн байдаг. Манай уулын аяллаахан Алтай таван богдын салбар харгая явуулнаас цааш Бартаат замд ороход Баян-Улгийн аймгийн Алтай хөгжил нэгдлийнхэн Тэмээн хөсөг морин унлагаар тусалж үдэхдээ ирмэх цавчим хадуудаж ирвэс варс шиг дүүлээд өрхмөл мөнгөн оргилд нь үргэд шиг нисэн хүрцгээ гэж ирэв. метрийн өндөрлөгт байгаа Өдөрбаян уулын хормойд үндсэн уулчдын майхан шөнжин суурсан цасан хонгорт учигджээ. Энэ өглөө тэнгэр бүрхэг цас манаран хойсгонож байлаа. Тэмрийн хорооны ихэмж долгорсрон уулчдын эрүүл мэндийг шалган үзэж байна. Ардын хувьсгалын 35 жилийн ав огтсон уулчдад амжилтыг хүсэж нөхөд нь үдцгэлээ. Үүргээ нэр төртөө биелүүлэхийн тулд бэрхшээлийг зоригтой туулан давж чадах манай цогт залуус намд ор газарт зуны дунд сарын аагийн халуунд явж байсан бол одоо цас бүргийн шуурсан өвлийн ид хүйтэн шиг тийм тэсгэн хүйтний өдөөс сөрж хөдөлцгөлөө. Их орон ард түмнийхээ инх жаргалд байдлын төлөө үргэлж бориглон ундарч байдаг манай залуучууд үрийн үрдээ үлдээгч ишээс нандин үйлсээ бүтээхээр сүрлэг асах хаттай бэрх замаар аялаж үеийн үед дэмнэгсэн Алтай таван богдын оргил түрэхээр зориг бадрангуй явцгааж байна. сантиметрээс 1 метр хагас хүртэл зузаан цастай мөсөн уулын хянгэрийн аимшиг талтиргаатай ихт савчим хадууд мацаж цангинам хүйтнийгч тэсвэртэй дуулан явж хүндэрлэгтний мянган жилээр сэтгэлээрээ жуулчилсан Алтай таван богдын мөнгөн булар оргилууд манай уулчид шийдвэртэй урагшилсаар байна. Энэ аялалд зөвлөлт холбоот улсын биеийн тамир спортын мастер Пискарев, Монголын биеийн тамир спортын мастер улсын их сургуулийн оюутан Зориг, кино оператор Явоху, автомеханик заводын мастер Халтар, улсын багшийн институтын багш Чигмэл Дорж, биеийн тамирын хорооны зааварлагч Нямсран Жанцсан Нарва, залуу уулчид Хайруул, Лувсан Даш, Цэрэн Даш, байлдагч Цэрэн Дорж нар оролцлоо.
800 м, үнээрээ 200-аас 300 м, 18 км үргэлжилсэн батальоны алдарт мөсөн голд манай аялагчид 2 хоногийн турш аялаж 3550 м-ийн өндөрт 4-р лагераа байгууллаа. Энд аялагчдын намын хэсгийн 2-р зөвлөгөөнийг хийж аялагчдын хүчин чадал, шаргуу мэрэлтийг шаардсан сүүлчийн 1200 м газрууд аялахаар бэлтгэлээ. Аялагчид 3 хэсэгт хуваагдаж 1200-аас 1800 кг-ын даацтай болсоор бие холбож хэсэг тусвар хоорондоо 200 м-ийн зайтай хөдлөлөө. Ингэж явсаар 3870 м-ийн өндөрт гарахад нь умар зүгт нь Орос алтай мөст цагаан уул, өмнө зүгт нь Хятад алтай сүрлэг цас нуруунууд цэнхэрлэн униартсан алс газрыг хүртэл сөндөрлөн харагдаж байлаа. Утга хэлбэртэй хурц ирмэгтэй хадны огцом ирэмгэлсэн хамраас доошоо унжиж хийд тогтсон мөсөн хөмрөг дээгүүр манай уулчид зориг барин явж Алтай оргил хүйтэнд хүрэх замдаа 3 мөсөн уулыг баталжээ. Алтай таван богдын зүүн урд талаас нь 65-аас 75 градусын өндөр нарийнхан мөс тэрмгийг дагаж өөдөө авирч яваа манай уулчдыг дээшлэх тулд амьсгаланд авчидж биеийн ядрал ихээхэн нэмэгдэж тэднээс улам хянуур нямбай ажиллагааг шаардаж байлаа. Ингэж хүнд бэрхшээлтэй замаар явсаар хүйтний оргилд хүрч дээрээ талбайгүй дөнгөж 40 см өргөн авраг том ихц мөсөн ханууд авирч жигүүр сайдшуудын нисэж хүрээгүй газар жин халуун нарандж үлээсэж үзээгүй оргил Алтай таван богдын хүйтэнд манай зоригт уулчид 1956 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 12 цагт гарлаа. Манай аялагчид зөвлөлт Хятад, Монголын торгон хил дээр сүмбэрлэж байгаа хүйтний оргилыг найрамдлын оргил гэж нэрлээд тэнд бүгд найрамд Монгол ард улсын төрийн далбаа, инг тайвны далбааг намилзуулж манай залуучууд Алтай таван богдын 4653 м-ийн өндөрлөгт байгаа хүйтний оргилд гарч ялалт хийсэн нь биеийн танил спортын санд шинэ зүйлийг бий болгож өглөө.